том хүүхэд өшөглөөд тэгээ баруун гараараа миний хүү бөмбөг барих гэж байгаа. Гарынхаа бугууг айгүй эвгүй алхачлаа. Тэгээ бүр ингээ памбагаад хавдаад за сарын ихэн болж байгаа болохоор банк орж моргежийн төлбөрлөнө. Ширэтээр анх ирээл Wells Fargo-д данс нийлгүүлж байсан. Одоо 20 хэдэн жил бидний үнэн ч өөрчлөгдөж байна да. Хүүгээ сургуулиас нь аваа явж. Ээжийн шахан жалуу. Манай хоёрын сургуулийн дистрикт энэ жил 3 дахь өдөр болгон 50 минут өмнө тарах хөтөлбөртэй байгаа. Тэгээ 3 дахь өдөр болгон асуухаа 2:05-аас нэгүүлэн 2:30-аас тарна тэ ээж ихөө. Yeah. Манай асуухаараа подолч шорттой л явчихна. Оогийн бол ингээд дулаахан хамаг юм бигнэл явчих. Drop me off at house. Бид гурав Sky Zone-д орж ирээд 2 цагийн workout хийж байна. Ваа, манай хасуугыг хар л та. Ундагч агаада зааж байгаа. I heard this Агаада яаж үсрэхийг заагаад. Оо, ага хайчих нь бас. Оо, ага шат өөрч яваад. Яа, амар өндөр ш тассан. Оо, ямар өндөр юм бэ? Миний ч амар өндөр өсөрч. За манай аава ямар хоол хийсэн бэ нөхөөх. Энэ ажилсгаан барьж дийлэхгүй залуучин зүгээр хавирахтай цовмоо ийцсэн юм шүү дээ. Ямар гоё. Улаан манж жигнэд хит тавьчих тийм. Улаан хөрөө манжин жигнэд тавьсан гэн. Гүй юм ажилтан юм шүү дээ. Бид дөрөв орой хоолоо идчихэд гэрийн хажуудлын soccer field орж ирээ сайхан агаар амсгалаад шири тийш алхаа явсан. Би хоёр үгээ хараад хөлн бүгд тоглохтно. Ангийнх нь хоёр хүүхэд байх шиг түрүүн хай гэдсэн. Манай нутгаар өглөө оройдоо сэрүү ороод
Ангийнх нэг хүүхдэн дүүтэйгээ. Одоо орой бараг 7 болох гэж байна. Өглөө оройд сэрүү ороод. Ингээд дасгал хөдөлгөөн хийж байгаа хүмүүсүүдийн хажууд ирэхээр нэг гоё ирч хүчтэй болчдөг тий. Манай хоёр одоо бүр зөндөө олон агаа нартай тоглол. Эднэр гол кипер хийж жагаад брейк авсан бололтой. Манай аава зүгээр тэргээр гүүгээл явчихна. Тэр гүүгээр явчихна. Богийн бүр даарчлаа машинд орсох юм. Сая парк дээр тоглож байгаад нөгөө хүмүүс том хүүхдүүдэд тоглож ирсэн ш манайхаа. Тэгээд нөө хаалгач хийж байгаад бэли авахгүй том хүүхэд өшөглөөд тэгээ баруун гараараа миний хүү бөмбөг арих гэж байгаад гарынхаа бугууг айгүй эвгүй болгочлаа. Тэгээ бүр ингээ памбагаад хавдаад замаараа бит хоёр аав ага хоёроо гэрт оруулчаад тэгээ бит хоёр эмерженси ирж. Бит хоёр сая нөрс үзүүлээд тэгээд анхан шатны бүх тусламжийг үзүүлээд тэгээд одоо зургийг аавна гэд бит хоёр хүлээж авцаа. Сая бит хоёр зураг авах болчлаа. Гэртээ нөө Тайланд бол өгцөн болохоор өвчин намдаа тариа гайгүй дээж хөл. Тэгээд жижиг имлэг болохоор ер нь бол айгүй хурдан үйлчлэгээтэй юм байна. Одоо 15-20 минут болоод эмчин үзнэ гэсэн. Халуун бланкет сая эд нүсчээд ямар гоё дулаах юм бэ гэнэ. За хоёлын эмчин үлэг ээжээ. За ээж ихөө. Миний хоо яаж н өвдөлт нь одоо амар өвдөжсэн гайгүй болцсон тэ ээж ихөө. Окей. Одоо ээж хөө өвчин намдагч тайрчгаар ээж хөө өвчин мэдрэхгүй за. Гэтэ эм чи ингээд массаж хийгээд мөрхөө жоохон эвгүй авах багцаа. Окей. X-ийн машина ингээд сая оруулж ирээл тэгээ дахиад зургийг авч чинь. Өвчтөн босож явж одоо X-рээд гарныхаа зураг эдрийг авах ямар шаардлагагүй гэдэг юм. Гоё энэ ээж хөө саяны машин жижигхэн машин. Ингээд төрж орж ирээл өвчтнийхээ гарын зургийг дахиж аваад эмч руугаа сент хийчин гинэ. Одоо эмчин дахиж орж ирээ шалгаад тэгээ ээж хоёр явах бах та. За бараг 10 цаг болж ийн бит хоёр 7:30 гээд ирсэн. Миний гарныхын өвчин ямар вэ? Маж байдаг. Тий одоо ингээ өвдөлтөөс миний 8 10-аас баг 9 өвдөж ингээд бит хоёр гар нь нилээ хавдсан амар өвдөж ирсэн. Тэгээд ерөнхийдөө эмч цай үзээд ясна сууралттай тэгээд цус буцсан байна гэд. Тэгээд ер нь бол миний хөө одоо ингээд найзуудтай олгоо том хүүхдүүдтэй тий том хүүхд ингээ өөрөөсөө ингээд амар том хүүхдүүдтэй хөлбөмбөг тоглохдоо ер нь болгоомжтой. Урт орой байла. Хөө маань хурдан идэх байгаа. Залуу хүүхд болохоор тэгээд ороо бүгдээрээ сайхан амраарай.